Галзуу кино сувагтан тавтай морилоо. За бүгдээрээ тавлаг сайхан уу манайхан. Энэ удаад баруун та нартай нэг галзуу киног ярьж өгөхөр сонголоо. Ямар кино вэ гэхээр 2020 онд гарсан Uncorked гэх энэ галзуу киног. За Дарс Марстай холбоотой нэг тиймтэй нэг юм сонирхолтой галзуу киног та нартай ярьж өгье гэж хэдэн баруунууд нь сонгосон. За тэгээд нэг тийм алаан хидан те фантастик юм бол байхгүй шүү манайхан зүгээр дарсны талаар өгөх маш сонирхолтой кино байгаа шүү гэж. За тэгэхээр энэ галзуу киног штэ. Дэлхийн премиум алкогольтой бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор хэрэглэгчдэд хүргэдэг Авруг Wine Cellar. За бас Авруг Casa дэлгүүрүүдтэй хамтран хүргэж байна. Та нар маань тэгээд сабадраг бол саба дардсан бол лайка дарахтал болоо явж байгаа юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хин нэгэндээ шеэрлэж болох юм. Ингээд хэдүүлээ энэ галзуу киноны тайлбараа эхлүүлцгээе. За Memphis хотын нэг барбекю рестораны галтгоонд хүмүүс амттай барбекю мах шарж байгаагаар кино эхэлнэ. Рестораныг Лойс Силва гэх ахмад насны эхнэр нөхөр ажилуулдаг. Тэдний том хүүг Элайжа гэнэ. Лойс рестораныхаа галтгоонд Элайжагаар туслахыг хүсдэгч залуу хүү дарсны дэлгүүрт худалдагч хийхийг илүүд үзнэ. Учир нь тэр дарсны хоббитой байж. Тэм учраас тэр дэлгүүрт нь орж ирсэн хүмүүст дарсаа нэгэнгүй хичээнгүйлэн тайлбарлаж өгөх дуртай. Уучлаарай надад цагаан дарс санал болгоод өгөөч. Би тань тавчхан тайлбарлаад өгье. Энэ бол шардоне, дарсны өвөг эцгэл гэсэн үг. Маш уян хатан. Ямар ч хоолтой их сайн зохицдог. Зөвлөлбөл дарсны ертөнцийн JZ юм уу да. Окей. Дараагийнх нь Pinot Grigio, цагаан дарс. Ингийн шихрнээ ухта баг зэрэг spicy амттай. Яг л Kanye West л гэсэн үг. Харин энэ Rieslings бол сэрүү татсан цэвэрхэн ихэвчлэн чихэрлэг амттай. Тэгвэл дарсны ертөнцийн Drake байх нь тэгж ойлгож болно. Чи ч маш ойлгомжтой тайлбарлаж өглөө шүү. Би нэг шил Drake авъя да. Тэгэд Элайжа дарснуудаа үргэлжлүүлээд үрж байгаад аав ээжийнхээ ажил руу очих цаг болсныг хараад сандраад бушуухан хөдлөлөө. Эрэгтэн рестораны галтгоонд эд ажил өрнж байна. Элайжа шууд хормогч өмсөд шарсан мах хэрчнэ. Гэвч хоцорч ирсэнд нь дургуутсан аав нь тэрнийг үгээр идэж маха хэтэрхий зузаан хэрчж гэн гэж шүүмжиллээ. Элайжа өөрийгөө өмөрч аавтайгаа маргах гэсэн ч ээж нь ирээд тэр хоёрыг дуугуулгано. Ээж нь рестораныхаа байнгын үйлчлүүлэгчдийг сайн таньдаг учраас тэд яг л гэртээ байгаа юм шиг чөлөөтэй байдаг байж. За тэгсэн аав нь дагуулад барбекюны мод авахар явлаа. Сайн барбекю мах шарахын тулд махныхаа онцлогоос шалтгаалж өөр төрлийн мод ашигладаг байж. Тиймээс аав нь тэр бүхнийг Элайжад зааж өгөхийн тулд зориуд иймэрхүү ажилдаа дагуулж явдаг байж. Гэвч Элайжад энэ бүхэн ямар ч сонирхол байсангүй. Маргааш би чамайг шинэ мах нийлүүлэгчтэйгээ танилцуулна. Аав би амжихгүй, дарс амтлагааны өдрөлттэй. Чамд бизнесийн талаар ямар нэг юм заах гэхээр л урдаас шалтгаан тоочод ах юм. Сүүлд шинэ мах шарагч авахар хамт явах гэхэд чи бас л нэг дарстай холбоотой юм яриад өс. Энэ рестораныг бидэнд өвлүүлэх гэж өвөөч нь ямар их зүтгэснийг чи мэдхүү. Энэ ресторан манай дүүргийнхний хувьд ямар чухал болохыг чи мэдэж гинүү? Мэднэ аав. Энэ газар бол түүх. Тэр бүхэл Фрэнки Бэверли энд зүрхний шигдээс болж байсан шүү дээ. Чи нэг л өдөр миний орыг залгана. Тиймээс чи энэ ажлыг яаж хийхийг ойлгож авах хэрэгтэй байна. Тийм л дээ. Гэхдээ аав, би үнэхээр амжихгүй нэ. За. Тэгтээ дараагийн удаа чи заавал хамт явна шүү. Тэгээд маргааш нь Элайжа төлөвлөсөн ёсоор дарсны амтлагааны өдрөлөгт очлоо. Тэнд ширээн дээр янз бүрийн дарснууд өрсөн байснаас гадна дарс сонирхогчид цуглдсан амталсан дарсныхаа талаар ярилцгаана. Тэгээд Элайжа тэнд байсан дарсуудыг амсаж үзээд бушуухан дэлгүүрийнхээ эзэн дээр ирж амталсан дарсуудынхаа талаар ам хуурайгүй ярьдаг. Миний мэдих хамгийн амттай нь Шардоне байсан. Бас Антик Тера гэж галзуу дарс байлээ. Тий, Альберт Бишогийн 2016 оны шинэ Cotton Grand Cru байсан. Яг л ванилатай юм шиг. Тэгсэрнэ жимслэг амттай. Тэгээд би нэг юм бодлоо. Ер нь хэдүүлээ өөрсдийн дарс амтлагааны өдрөлтөй болов яасан бэ? Бүх төрлийн баролоонуудаа өрчөөл галзуу биш гэж үү? Memphis дүү. Босс нь Элайжагийн саналд эргэлзэж байна. Тэгээд Элайжагаас дарс амтлагааны сургуульд сурах талаар бодож байгаа эсхийг асууна. Харин аав надад ресторан өвлүүлж өгөх гэдэг болохоор би яхасаа мэдэхгүй л байна. Уг нь би өөрийнхөө дуртай зүйлийг л хиймээр байдаг. Ядагч болсон чи өөртөө итгэлтэй байх нь чухал шүү дээ. Оройн Элайжаг дэлгүүр дээрээ сууж идэл өмнө нь ирж цагаан дарс авсан Таня ирлээ.
Тэгээд тэрнээс дарсны талаар асуусан Элайжа тэрэнд дарс амтлагын клуб байгуулах гэж байгаа талаараа ярьдаг. Таниач клубийнх нь гишүүн болох сонирхолтойгоо хэлсэн Элайжа бүртгэж авах дайлимда утсыг нь тэмдэглээд авна. Энэ удаагийн сэтгүүл дээр үйсэн бөглөөний талаар их гоё нийтлэл гарна. Хүмүүс үйсэн бөглөөг зүгээр л нэг бөглөө гэж боддог. Тэгсэн үнэндээ яг тийм биш л дээ. Вау! Арон Элайжа гэрийнхэндээ ширээ төрж суугаад хоолж байтал аав нь тэрнийг өмнөх өдрийн үдээс хойш яагаад алга болсныг асуулаа. Би нэг чухал ажилтай байсан юм аа. Ажлаас чинь илүү чухал ажил юм уу? Юу л да. Би Сомалие болох санаатай байгаа. Африкийн Сомал уу? Далайн дээрэмч нь үү? Тэгэд бүгд Сомалийн далайн дээрэмчдийн талаар маргасанд ээж нь тэднийг дуугүй болгоод Элайжаг яриулна. Сомалие гэдэг нь дарс амтлагч гэсэн үг л дээ. Дарсны мэрэгжилтэн л гэсэн үг. Дарсны дэлгүүрт бол аль дарсыг худалдаж авахыг зааж өгдөг хүн. Харин ресторанд бол аль хоолтой ямар дарсыг захиалах вэ гэдгийг зөвлөдөг үе. Хөөх чи тэгвэл хүмүүст юу уухайг зааж өгөөд мөнгө авдаг хүн болно гэсэн үг юм уу? Би лав хийж чаддаг юм байна. Харин манай дэлгүүрийн босс Рейлэн намайг тодорхойлсон загтал бичиж өгч болно гэсэн. Гэвч аавд нь энэ санаанд таалагдсангүй. Тиймээс Элайжа урамгүй боллоо. Энийг нь анзаарсан ээж нь дараа нь аавыг загинж хүүгээ дэмжих хэрэгтэй гэж өгүүлсэн ч аав нь бууж өгсөнгүй. Тэр өвөөгөөс нь өвлж авсан бизнесээ Элайжад өвлүүлнэ гэж хатуу шийдсэн байдаг. Харин нэг удаа Элайжа Таниатай болзож хамт дугуйд тэшүүрээр гулгана. Тэгээд Элайжа тэрэнд дарс амтлагч болох мөрөөдөлтэй гэдгээ хэллээ. Франц дарс, Испани дарс гэж судлаад үзэхээр яг л тэр орнууд руу аялаад ирсэн юм шиг л санагддаг гэдгээ хэлсэнд Тания гайхна. Тэгэд чи дарс судлаад л дарсны дэлгүүрт худалдагч хийгээд л насыг барна гэж юу? Яг ч тийм биш л дээ. Би мастер Сомалие болох мөрөөдөлтэй. Гэхдээ тэр сертификатыг авахын тулд их том шалгалтыг давах ёстой. Гэхдээ чи ухаалаг юм чинь тэр зорилготой хүрч чадна гэж би бодож байна. Тийм л дээ. Гэхдээ дэлхий дээр нийтдээ 230 мастер Сомалие л байдаг. Тэгвэл чи 231 гэх нь болчихгүй юу? Таниагийн нэрээ тэрэнд урам зориг өглөө. Тэгээд Элайжа мастер Сомалие бэлтгэх хөтөлбөрт элсэх чухал шалгалтыг өгөхөр болно. Тэр онлуулан амтлагын шалгалт өгч 80-аас дээш дүн авч байж тэнцэх байлаа. Гэвч шалгалт Элайжагийн төсөөлж байснаас нь хэцүү байна. Тиймээс санаан зовсон тэр шалгалтын хариугаа хүлээх явцдаа Тания руу залгасанд Тания энэ жил тэнцэхгүй бол дараа жил дахиад л шалгалт өгье гэж урамшуулна. Тэгээд дүнгээ хүлээгээ сууж байхдаа Элайжа хамт шалгалт өгсөн өөр нэг залуутай танилцдаг. Хоёр дахь удаага шалгалтыг өгч байгаа залууг Ричиг нэ. Ричи Элайжаг эхний шалгалтандаа унсан гэдэгт итгэлтэй байлаа. Одлогын шалгалтын хариу гарахад тэр очиж хариугаа харчихад аавынхаа дуудсан газарт очино. Тэгсэн тэр газарт нь аав нь барбекюны шин салбараа нээхэр шийдсэн байна. Тэгэд аав нь тэр газраа арай орчин үеийн шийдэлтэйгээр засаж нэг буланд нь Элайжад зориулж дарсны лангуу босгож өгөхөөр төлөвлөснөө хэлнэ. Гэвч Элайжа энийг нэг баяртайгаар хүлээж авсангүй. Уучлаарай, би рестораныг ажилуулж чадахгүй нэ. Би сургуульд сурахаар болсон. Би Сомалие болох талаар ярьж байсан шүү дээ. Тэгээд би элсэлтийн шалгалт өгөөд тэнцчлээ. Хичээл удахгүй эхлэн бүх хадгаламжаараа төлбөрөдлөө таарах бах. Та юу гэж бодож байна? Юу бодох вэ? Ресторан ажилуулахыг хүсэхгүй бол ажилуулахгүй л байхгүй юу? Би сурахынхаа хажуугаар танд туслаад байж чадна гэж бодож байна. Юу гэж? Ер нь энэ газрыг нээхэ болсны дээр юм шиг байна. Аавынхаа урмыг хугалсандаа Элайжа урамгүй байсан ч мастер Сомалие болох сургалтанд суух болсондоо баяртай байлаа. За ингээд тэр мастер Сомалие гэрчлэгээ олгох шалгалтанд бэлтгэх тусгай сургалтандаа хамрагдаж эхэлнэ. Энэ сургалтын эцэст тэр ямар ч дарсыг ганц амсаад л ямар дарс болохыг нь дарсны хүчлэг байдал, амт, бүтэц, үүх, түүх, гарал, үүсэл, жимсний төрөл хамгийн чухал нь аль бүс нутгаас гаралтай болохыг нь шууд хэлж чаддаг онцгой чадвартай болох ёстой байлаа. Элайжа Ричитэй найзалж хамтдаа хичээлдээ шамдацгаана. Тэрний ангийнхны онлын ойлголт гүнзгийрэх хэрээр багш нь тэднэр дарс амтлах дасгал хийлгэх боллоо. Элайжа дарс амтлах тал дээр авьяастай байсан ч ангийнхаа нэг залууг ерөөсөө дийлдэг байлаа. Тэр залууг Эрик гинэ. Тэгэд Эрик тэрнийг багтаа урьж хамтдаа мастер Сомалиегийн шалгалтанд бэлдэх санал тавьсанд эхэндээ тэр татгалцсан ч удалгүй зөвшөөрнө. Энэ үеэр аав ээж хоёр нь барбекюны газартаа завгүй ажилласаар л. Элайжа амлсан ёсоор аав ээжтэй тусалж ажиллах гэж байдгаараа л хичээнэ.
Тэгээд Эрикийн давтлагын багт нэгдсэн учраас ажлын хуваараа солих хүсэлтэйгээ аавдаа хэлсэнд аав нь дургүй хүлээж авлаа. Оройн Элайжагийн аав ээж хоёрыг байнга очдог газартаа очиод бүжгэлж байтал гэнт рестораныхын дохиолол унтарчихна. Лоис Сильва хоёрч сандраад бошуухан ресторан дээр иртэл тэнд нь Элайжа Таня хоёр цэвэрлэгээ хийгээд байж байлаа. Элайжаг найз бүсгүйтэй болсныг дөнгөж мэдсэн аав ээж хоёр нь гайхсан ч тэднийг хамтдаа цэвэрлэгээ хийж явахад нь таатай ханддаг. Учир нь ресторан дээрх ажлаа хийж дуусгахаас нааш дар самтлагааны давтлагтаа явж болохгүй гэж аав нь хэлсэн байж. Зангад Элайжа Ричи хоёр Эриктэй амтлагааны давтлага хийнэ. Гэтэл тэдний сургууль Парис дахь өөр нэг сургуультай оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлж байгаа тухай мэдээг тэд хүлээж авдаг. Энэ бол тэдний хувьд алтан боломж байсан ч Элайжа тийшээ явж чадна гэдэгтээ итгэлгүй байлаа. Тиймээс Эрик тэрэнд зардлаа тэнцээ хуваагаад явъя гэсэн санал тавьсанд тэр эргэлзэнэ. Тэрнтэй хуваах юм бол зардал нь нэлээд буурахч Элайжад ямар ч мөнгө байсангүй хөрхий. Бас аавсаа мөнгө гуйхыг хүсэхгүй байлаа. Мөнгөгөөс гадна бөө юм болж очиод фейлдэхгүй гэхээс бас айна. Маргааш нь Элайжа гэрийнхэнтэйгээ хоол идэж байхдаа ширээн дээр байсан улаан дарсыг аваад дарсны шошго дээрх мэдээллийг нэгэнгүй тайлбарласанд гэрийнхэн нь гайхсан бол аав нь дурамжхан л байна. Тэгэд Парист очихоор илүү сайн болно гэж бодож байгаагаа хэлсэнд гэрийнхэн нь бүр гайхацгаана. Яг уу одоохондоо мөнгө байхгүй байгаа л да. Гэхдээ машина зарчгаар тал төлбөр маань гараад ирнэ. Тэгэд үлдсэн талыг нь олоод тэгээд л явна да. Хэрвээ чи машина зараад тал төлбөрөө босгох гэж байгаа бол бид нар ч бас тал талаасаа нийлүүлж угаад үлдсэн талыг чинь босгож өгье. Яагаад гэвэл миний хүү Парис явах гэж байна шүү дээ. За ингээд гэрийнхэн нь баяртайгаар хундгаа өргөллөө. Тэгээд маргааш нь ээж нь бүх хамаатнуудаа цуглуулад гэртээ пари зохион байгуулдаг. Тэгэд Элайжад зориулж цуглуулсан $3,820 45 центтэй гардууллаа. Хүүгээ Парис явах болсон ээж Сильва нь их баярлж байгаа нь илэрхий байсан бол аав нь харваас дурамжхан байна. Тэгэд Элайжа аавтайгаа уулзнаа. Би талархлаа илэрхийлээ танд нэг бэлэг өгөх гээд. Энэ Италийн Бароло дарсыг аав хүү хоёр хамтдаа үүсгэн байгуулсан гэдэг. Намайг дар суудгүйг чи мэднэ үсттэй. Гэхдээ яах вэ? Ээж чинь магадгүй юм. Намайг явахын өмнө хэлэх сүүлчийн үг чинь энэ үү? Сүүлчийн үг ээ? Чи ямар дайнд явах гэж байгаа юм? Парис явж дар сууж, кроссанд идэж байгаад л ирнэ үсттэй. Чи өөрийгөө биднээс илүү гэж бодохоо болж үз. Чамд бизнесийнхээ талаар заах гэхээр л шалтгаан гаргаа зугтаад байдаг үсттэй. Гэтэл тэр илүү гэж бодоод байгаа зүйлс чинь чамайг юундаж хүргэхгүй гэдгийг би мэдээд байна. Яагаад гэвэл би тань шиг энэ барбекюны газарт гацмааргүй байна. Гацна гинэ. Чи тэгж бодд юм уу? Тэгвэл чи дахиж энд битгий ирээрэй. Ингээд Элайжа Парис руу явлаа. Тэгээд Эрик тэр хоёр тохирсон ёсороо хамтдаа нэг байранд орцгооно. За тэгээд Франц дарсуудыг янз бүрээр нь амталж судалж эхэлнэ. Гиснес манайхан Веноны талаар сонирхуулж ярихад байна штэ. 180 гаруй жилийн түүхтэй Францын Бургунди бүс нутгаас гаралтай хамгийн нэр хүндтэй вино үйлдвэрлэгчдийн нэгт тооцогддог Chablis винон, Chardonnay усан үзмээр хийгддэг ногоон алим цитрус төрлийн шинэхэн үнэр амтыг агуулсан хөнгөн мэдрэмжтэй хэрнэ. Баялаг амттай зуны халуун өдөр гэртээ галзуу киногоо үзээд чийлэрч сухад төгс тохирох вино гэж байгаа. За тэгээд энэхүү гайхалтай виног Авруг Каса, за бас Авруг Wine Cellar гэх дэлгүүрүүдээс авах боломжтой байна. Хэрвээ та нар маань дэлгүүрээс нь очиод ингээ авах гэсэн чинь төгжирч мөгжрээд ингээ залхууч нь хүрээтэй эсвэл цагаа хэмнэмээр байгаа бол Авруг цэгмэн вебсайтаар нь зочлол тэгэл үнэгүй хөргөлөөл авчих юм байна шүү. За тэгээд дэлхийн премиум алкогольтой бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор Авруг Wine Cellar, Авруг Каса дэлгүүрүүдээс гэж. Энэ үеэр Элайжагийн ээж Сильва эмчийн үзлэгээр орж байлаа. Тэрний залуудаа тусаад эдгэрч байсан хавдар нь дахиж уушгинд нь үсэрхийлсэн болохыг эмч хэлнэ. Ингээд Сильва шууд хавдрын эмчилгээнд орлоо. Энэ талаар мэдээгүй Элайжа ээж рүүгээ зургнуудаа явуулсаар л байна. Тэгсэн аав нь бас л дургу. Харин ээж нь өвчнийхээ талаар тэрэнд мэдэгдэхийг хүсэхгүй байлаа. Парист баг зэрэг утсан Элайжа дугуй унж Парисаар зугаалгатайгаа болжээ. Цаг хугацаач хурдан өнгөрч өвөл боллоо. Тэр ангийнхантайгаа хамт Францын томоохон дарсны төвүүдээр очиж амтлагааны дадлаг хийсээр. Нэг удаа тэднийг дарс амтлага хийж байтал Эрик Элайжаг дуудаад аав нь тэрнийг Сити банкнд ажилуулахаар болсныг хэлдэг. Тэгээд сургуулаа явах болж байна. Би нөгөөдөр явах ёстой боллоо.
надад харамсалтай байна. Гэхдээ хоёулаа зардлага хуваах хэрэгтэй байсан шүү дээ. Би ганцаараа дахиад 1 сарын зардлыг дааж чадахгүй шүү дээ. Надад бас их харамсалтай байна. Даанч надад өөр сонголт байсангүй. Аав тулгаад болдгоо. Уучлаарай. Ингээд аргагүй байдалд орсон Элайжа цагийн ажил хийнэ. Гэвч Франц хэл мэдэхгүй учраас бүтэл муутайхан л байна. Эннээс болоод Элайжа сэтгэлээр унлаа. Тэгээд аргаа борсондоо ээж рүүгээ залгана. Тэгсэн аав нь ээжийнх нь утсыг авч байна. Тиймээс Элайжа бандсандаа ойр зурим ярьж угаад тасалж гана. Хин бэ? Элайжа л байна. Мөн гух гэсэн болтой. Намайг авахаар бантаад эхэлж чадахгүй байх шүү гэнэ. Мөнгө явуул л та. Миний мөнхөө Парист ганцаараа яаж мөнгө олж амьдрах болж байна? Мөнгө өгөхгүй. Өөрсдөө яа гэж бож. Удалгүй Элайжа ээжийнхээ талаар мэдээ авч нутаг буцахаар шийдснээ ээжтэй хэлсэн ч ээж нь зөвшөөрсөнгүй. Харин сургуультай илүү шаргуу сурахыг хүссэнд Элайжа ээжийнхээ үгэнд орохоор шийднэ. Сургууль дээр Элайжа Сомалиа хийх дадлага хийж алдаа гаргаж алдаанаасаа суралцсаар л байна. Шилдэг Сомалиа болох үндсэн арга бол дахин дадлага хийх гэдгийг тэр сайн ойлгож авдаг. Бид хоёрын хуримын ойн баяр байгаамаа. Баяр хүргэе. Энэ тохиолдолд би та хоёрт Напа дахь Стаглений усан үзмийн талбайгаас боловсруулсан 2010 оны State Chardonnay-г санал болгох байна. Напагийн дарсуу. Гэхдээ бид Францад байна штэ. Нэрээ тийм л дээ. Уучлаарай. Тэгвэл би та бүхэнд өөр нэг шилдэг Chardonnay дарс болох 2007 оны Corton Charlemagne Grand Cru санал болгомоор байна. Та дөрөнд Калифорни Chardonnay санал болгосон. Одоо болохоор Франц Chardonnay санал болгож байна. Нэг л юу санал болгохоо мэдэхгүй байгаа юм шиг санагдаад байна. Удахгүй энэ нөхөр Испани Chardonnay санал болгох юм байна л да. Гэтэл Испанд Chardonnay хийдэггүй штэ. Тэгсэн мань Элайжа бантаж улаан дарсны хундгуудыг нь холдуулах гэсэн ч бүтлгүйтлээ. Аз болоход энэ нь жинхэнэ ресторан биш, хичээлийн үзүүлэх тоглолт байж таарна. Элайжа хичээлдээ шамдаж сурахын хажуугаар уушигны хавдрыг эмчлэх янз бүрийн арга судалсаар байсан ч гэрээсээ хол байсан тэр юу ч хийж чадахгүй байлаа. Нэг өдөр Луисийн утсанд харилцдаг банкнаас нь дуудлага ирээд $1500 Парис дахь данс руу шилжүүлсэн гэдгийг хэлсэнд Луис шууд Сильва дээр яваад очино. Тэгээд Элайжад мөнгө өглөө гэж хэсэг маргалдана. Би энэ рестораныг ажилуулах гэж яаж зүтгэлээ? Би мэддэг чаддаг бүхнээ Элайжад зааж өгсөн. Гэтэл тэр намайг ингэж хүсэр хайж болохгүй шүү дээ. Элайжа чамайг хүсэр хаяагүй. Тэр хүүхүү зүгээр л өөр замаар явж үзхийг хүсэж байна. Үүнд юу буруу байгаа? Үүнтэй чи эвлэрчгэд л бүх зүйл зүгээр болчихно шүү дээ. Ингээд чи хоол идсэн үү? Ойр зур мэдсэн. Би чамд сайхан хавирах шарж өгөх үү? Шарсан хавирах идэж болдог болж сайхан л байна. Даанч болохгүй. Харин нөгөө талд Элайжа өдөр шөнөгүй хичээлээ давтсаар. Тэгсэн нэг шөнө тэрэнд дуудлага ирж ээжийг нь өөд болсныг дуулгалаа. Ингээд Элайжа шууд нутаг буцдаг. Эгч нь ээжийнхээ хийдэг байсан хоолнуудыг адилхан хийх гэж хичээж байсан бол аав нь Элайжатай хүндий харьцсан хിവэрэл. Оршуулгын дараа аав нь буцаад хуучин ажилдаа орсон бол Элайжагийн сэтгэл санаа тавгүй байлаа. Тэр найзуудтайгаа нийлж дар самтлах дадлага хийсэн ч ээж нь нүдэнд нь харагдаад анхаарал нь төвлөрч өгдөг. Тэгэд өөрийн ирэхгүй хуйлсанд найзууд нь тэрэнд хэцүү байгааг ойлгоцгооно. Маргааш нь аав дээрээ очиход аав нь шинэ салбар байгуулах гэж байгаа газараа ажиллаж байлаа. Та энэ салбараа нээхэр шийдсэн юм уу? Засвар эхэлсэн байсан болохоор бусаж нураа бол бүр их зардал гарах гэдэг юм аа. Тэгээд л эхлэхэр шийдсэндээ. Элайжа аавтайгаа ярилцаж байхдаа аав нь багада багш болохыг мөрөөддөг байсан ч аавда туслахын тулд сургуулаа орхиж барбекю ресторанд ажиллах болсон гэдгийг олж мэднэ. Өвөөч нь энэ рестораныг оргуу хоосноос бий болгохыг би харсан. Тэр бүхнийг өөрийн гараар босгосон болохоор би орхиж чадаагүй юм. Би таныг энэ рестораныг ажилуулахад чинь туслах уу? Гүдээ зүгээр. Би өөрөө хийж гэж чадна. Гэвч хоёр ресторан ажилуулахаар ганцаараа зүтгэсээр байгаа аавыгаа өрөвдсөн Элайжа аавда туслах гэж чадлаараа хичээдэг боллоо. Иннээсээ болоод ганц нэг хичээлээ хүртэл тасалж ингээд хэсэг зүтгэсний эцэст Элайжа сургуулиасаа гарахар шийднэ. Гэвч энэ талаараа аавда хэлээгүй л байлаа. Таня ирээд сургуулаа хайж болохгүй гэж ядгсан ч мань хүн сонссонгүй. Нэг өдөр Элайжа их ажлын дараа аавтайгаа нэг газар суугаад сагс үзэнгээ ойр зургийг ярилцлаа. Энэ үеэр Элайжа тэдэнд дарс санал болгосон барментай дарсны талаар наривчлан ярилцж байгааг аав нь сонсоод нэгийг бодлоо. Би шарсан стейк идэх санаатай байгаа юм л да. Тохирох дарс юу вэ?
Манайд сайн Кэб Ширазын холимог байгаа шүү. Би энэ 389 2010 оных. Болж байна. Би авъя. Чи юу загч юу? Австралийн Penfolds сос гаралтай дарсаа гүн яга өнгөтэй. Ухта цагаанга бөөрөл зэгний холимог амттай. Хилний үзүүрт бол шоколад амтагдана. Үнэхээр гоё дарс. Энэ ярианаас нь хойш аав нь Элайжаг баг багаар үнэлж эхэллээ. Харин Элайжа аавынхаа ажил туслахаар шин санаануудыг сэдсээр. Надад нэг санаа байна. Рестораныхаа гадаа ил ширээ засч. Тэгвэл үйлчилгээний талбай нэмэгдэнэ. Та хүсвэл би бэлэн болгочих чадна шүү. Чи тэгээд сургуулийнхаа хажуугаар амжих юм уу? Харин амжуулна л гэж бодож байна. Чи ээж аав хоёроо эсвэл эндхийн ажлаар шалтгаглаад байх хэрэггүй шүү. Юу шалтгалсан гэж? Чи намайг ресторанда гаццаан гэж хэлж байснаа санаж байна уу? Тэр тэнийг юм болсон. Намайг уучлаарай. Тийм ээ, чамайг зохиод унахчмаар л байсан. Гэхдээ би тэр үед нэг юм бодсон. Аав надад ресторанаа өвлүүлэхээр шийдэхэд би өөрийнхөө мөрөөдлийг орхисон. Тэр үед мөрөөдлөг хөөсөн бол юунд ч хүрэх байсан юм блэ. Чи тэр дарсныхаа ажилд тийм их дуртай мó? Тийм ээ. Тэгвэл би чам туслах гээд үзэж болох юм. Ингээд аав нь тэрнтэй хамт галтгоонд ажиллангаа цаасан дээр бичиж наасан дарснуудын талаар асууж хичээлийг нь давтуулж эхэлнэ. Зөвхөн аав нь гэлтгүү Таня дарсны дэлгүүрийн босс Рейлингээд бүгд л тэрэнд чадлаараа тусалцгаана. Өвчүүний утсан маханд бол Бароло, Сира, Австралийн Ширац хамгийн сайн тохирно. Харин дахиаг бол Зин Фанделтэй хослуулбал зүгээр. Магадгүй код дуран байж болох юм. Аав нь сүлдээ зөвхөн ажил гэлтгүү гэртээ хүртэл Элайжад тусалнаа. Ингээд шалгалтын өдөр болгоод Элайжа сандарч байлаа. Тэгсэн аав нь өвөөгийнх нь шинэ ресторанаа нээх үедээ өмсөд дахиж өмсөөгүй цоошин хослолыг авчирч өгсөнд Элайжа баярлдаг. Тэр хослол хүүтэн аз авчирна гэж аав нь бодож байлаа. За ингээд Элайжа өдөржин шүнжин давхсаар замдаа дарснуудаа давцаар шалгалт болох хотод ирээд зочид буудалдаа бууна. Таняч залгаад сэтгэл санааг нь дэмжих гэж оролдоно. Маргааш өглөө Элайжа эрт босоод шалгалт авах газарт очлоо. Тэгээд шалгалтын танхимд ороход тэнд нь урдчлан бэлдсэн 3 улаан, 3 цагаан, нийт 6 дарс байдаг. Танд 25 минутын хугацаа байна. Эхний хундганд хүрсэн мөчөөс цаг явж эхэлнэ. За ингээд Элайжа зоргоо чангалж эхний хундгыг бариад авна. Тэгээд шалгалтын хариугаа хүлээгээд сууж байхдаа сэтгэл нь өөмөржээ. Оройн буудалдаа сууж байтал аав нь ирлээ. Та энд юу хийж байгаа? Ээж чинь байсан бол намайг зүгээр суулгахгүй чамайг шалгаж үзьегээд чирээд ирэх байсан биз. Намайг чам дээр ирэхгүй бол булчнаасаа босоод ирэх байлгүй. За, яаж вэ да? Ядраад л дүн чинь хийзээ гарах юм. Өглөө бүх хүмүүсийн дүн нь гарч дууссаны дараа зарлана. За тэгсэн аав нь сүнхнээсээ өмнө тэрний бэлгэлж байсан Италийн Бароло дарсыг гаргаад ирлээ. Тэгээд аав хүү хоёр даалуу тоглонгоо анх удаага дарс хувааж ууцгаана. Тэгсэн Элайжагийн сэтгэл тайвширлаа. Маргааш нь шалгалтын хариу гарахад бэлэн болсон байна. Шалгалтанд орсон хүмүүс бүгдээрээ л сэтгэл төгшин сууцгаана. Удалгүй нэг хүн гарч ирээд Элайжаг дуудлаа. Чи зарим зүйлийг их сайн хийсэн. Жишээ нь онлын асуултуудад маш сайн хариулсан. Харин амтлагын хэсэг чамд баг зэрэг хүнд байсан бололтой. Ингэж хэлэх үед Элайжагийн чих шуугаад ирлээ. Тэгээд уруу царайтай гарч ирээд аавынхаа хажууд суунаа. Тэгсэн аав нь тэрнийг гэрт нь хүргэж өгдөг. За, яаж ийн? Өлсөж гин үү? Зүгээрээ жоохон ядраад. Элайжа онлын шалгалтанд тэнцсэн ч амтлагын шалгалтанд багахан оноогоор дуудсан байлаа. Тэгээд Элайжа аавынхаа шинэ рестораны ажилд туслахаар сэтгэл шулуудна. Нэг өдөр Элайжа Таня хоёр Ричигийн ажилдаг дээд зэрэглэлийн ресторанаар үйлчлүүллээ. Шалгалтандаа тэнцэж албан ёсны мастер сомелье болсон Ричиг Элайжа атаархангүй харна. Тэгээд гэртээ ирсэн хойноо жилийн дараа дахиад шалгалт өгөх хэсгээ бодлоо. Гэвч энийг шийдэж чадахгүй л байна. Тэгээд маргааш нь аав руугаа залгаад хамт төлөөний мотонд явж чадахгүйгээ хэлдэг. Хүү чинь яасан? Хамт ажиллахгүй гинөө. Тийм л юм шиг байна. Харамсалтай байна. Элайжа бүгдийг дахиад эхнээс нь эхлэхээр сэтгэл шулуудсан нь энэ байлаа. Тэгэд бүтэн жил сурсан хичээлүүдэд дахиад эхнээс нь хичээнгүйлэн сурч эхэлснээр кино маань конец фильма. Зя энд хүрээд энэ галзуу сонирхолтой киноны тайлбар маань дууслаа гэж
За нэг юм учиртай сонирхолтой кино байлаа. Дарсны талаар те бас хөөрхөн одоо мэдлгүүд өгсөн. За тэгэл аав хүүгийн харилцаа гэлтэй. Тэгэл тэр одоо ээж аавынх нь бас харилцаж байгаа. Ер нь л тэгээд одоо нэгэн гэр бүлийн те маш сонирхолтой ийм одоо манусын амьдралч тохиолддог те. Нэг ийм чухал харилцаануудыг бас хүндсэн асуудлуудыг хүндсэн сонирхолтой кино байлаа гэж бурууд нь бодогдлоо. За тэгээд та нарт манаас ямар санагдсан байгаа. За тэгээд мөн блогийнхэн тайлбар ч гэсэн ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. За тэгээд хэдэн боргонууд нь энэ галзуу киног дэлхийн премиум алкогольтой бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор хэрэглэгчдэд хүргэдэг Авруг Wine Cellar болон Авруг Casa дэлгүүрүүдтэй хамтран хүргэлээ гэж. Та нар маань тэгээд Сабадрагуул сапа адарсан бол лайк дарахтал болоо явж байгаа юм. Бас галзуу кино сувгийг мэдэхгүй хэн нэгэндээ шеэрлээрэй гэж. Нэрээ бас та нар маань галзуу кино Instagram хуудасаа дагаарай. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэг галзуу киноны тайлбараар эргээд уулзацгаая.